Сайн бацхан уу та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. За бид хоёр нь ямар бичлэг хийх гэж байна вэ гэхээр өнөөдөр 12 сарын 31 буюу шинэ жилийн өдөр байгаа. Тэгэхээр бид хоёр өмнө жил энэ ондоо юу хийх талаар бичижсэн тэмдэглэлээ эргэн нэг санаж уншаад тэн дээрээ дүгнэлт хийгээд ярилцгаая гэж бодсон. Тэгээд энэ юугаа бичснээсээ хойш нэг ч удаа гаргаж уншааг байгаа. Тэгээд мэргэд баг юу ч бичснээ санахгүй байх тий. Би ч гэсэндээ баг санахгүй. Тэгээд хоёлаа яг уншаад тэгээд бичсэн одоо биелэгдсэн хэсэг тэр талаар ярилцъя. Яа нэг юм энэ ихтэй миний бүр бах юм. За одоо энэ дээрээс за 2024 оны 12 сарын 21-нд бичсэн байна заяа. Тэнгүүд 2025 оны зорилго төлөвлөгөө гэсэн гарчгаар за эхлээд минийхээ уншаа заяа би. За инх заяа англи хэлний чадвараа сайжруул. За айлын шалгалт 6.5 оноос дээш авах гинэ. За энэ байхгүй. За диплома авсан. Визээ солиулсан. Мөнгө хадгалсан за хадгалж байгаа. Булчинаас нэмж өөхний багсгал амар зөвлөгөө бай. За болсон. Галбраа илүү тодтох нь эрүүл хоолны газар цагийн ажил хийж үзэх гинэ. За энэ нь бол ягаагүй байгаа. За илүү олон хүнд PT өгч PT өгнө гэсэн зорилготой. Ер нь бол өмнө жилээс илүү энэ жил хүмүүст ерөнхийдөө бол хувийн тасгалжуулалт өгөөд явж байгаа. Сошиал хэрэггүй хэрэглэгээ багасгана. Ер нь бол сошиалын хэрэглээг бас багасгах гэж хичээж байгаа. IG болон YouTube хаягуудаа хөгжүүлнэ гин. За ер нь хөгжүүлээ бас хөөрхөн явж байгаа. Брэнд гой сайхны газруудтай хамтарч ажиллана. Тэгээд хэд хэдэн гой сайхны газруудтай хамтарч ажиллана. За бясалгал хийнэ гэсэн байна. Бясалгал хийгээгүй. Тэмдэглэл хөтлөнө гэсэн байна. Тэмдэглэл хөтлөөгүй. Танин мэдхүйн мэдлэг нэмнэ гэсэн байна. Бүтэн биеийн шинжилгээ өгнө гэсэн байна. Өгсөн. Бид хоёр яг он эхлээд хойлоо даатгалаар өгсөн тийм. За арьс ус хумсаа эрүүл байлгана. Байраа солино гинэ. Бид хоёрыг байраа солино байгаа. Аялна гин. За ер нь аялсандаа л авах юм да тий. За аялсан. Тэмцээнд орно гэсэн байна. Тэмцээнд орсон. За одоо мэрэгдийн 2025 оны зөвлөгөө уншицгаая бүгдээ. За автокад болон BIM програм дээр мэрэгжлийн төвшөнд ажилладаг болох гэсэн. За би чинь ер нь л ажилладаг болсон тий хоёулын дээр нь. Англи хэлний чадвараа сайжруулах. Бас jump гэж бичсэн байна. За ихтер нь бол дажгүй болсон бас. Англи хэлээр нэлээд их үзсэн шүү дээ. Солонгос компанид ажиллах гинэ. За солонгос компанид ажил авахад төгсөн. Тэгээд ерөөхдөө бол тэгээд цалингийн асуудлаас л тэгээд болсон. Өглөө болгон 20 минут бясалгал хийх. За энэ нь бол хийж чадахгүй байгаа. Тэгээ би ч өглөө бясалгал ингэдэг үстэй. За өдөр доод тал нь 3 шинэ зүйл зүйл сурах. Орой үүнийгээ дүгнэх гинэ. Энэ одоо за энэ бол хийж чадаагүй юм. За мөнгө хадгалахын хажуугаар эрүүл хоолт. За энэ бол болсон байгаа. Фитнес 10 кг булчинмаас нэмэх. Болсон шүү. Бараг нэмсэн дээ. Тий нэмсэн. Хэрэггүй хүмүүс, хэрэггүй бодол, хэрэггүй зүйлсийг нөл руу орсон тэгээд татаа. За энийг гэхдээ нь бол бодол бас байгаад байгаа. Янз бүр. Хэрэггүй бодол. Энийг алгуулах. За жолооны үнэл за бараг л болсон да. Тийм машин таасан дээ. 2 машин солисон. 3 шүү. Тийм тий. За тэгээ байраа солино гэсэн бид хоёр байраа солисон. Япон юм уу хятад аялах гэсэн. Ол Япон явах байсан тий. Тийм. За яг энэ жилдээ чадаагүй дараа жилдээ яваа. Тэгээ 26 онд. За харах тань хөгтөрөх. За энэ бол жоох асуудалтай байна. За мап орсон. Арьсаа гоё болох. Би арьс гоё болсон. Угаасаа гоё. Гоё лээс л да энэ үгтэй. За 2025 хамтын төлөвлөгөө нэ. Хоёулын чинь тус тусын төлөвлөгөөн дээр байраа солих байсан гэсэн чинь хамтын төлөвлөгөөн дээр бас байраа солих. Үнэхээр хүсэжтэй тий. За тэгээ байраа солисон. Хадгаламжны хамтын гинэ. За энэ бол бараг байна. За сар болгоно 4,500,000 вон хадгалсан. Энэ удирсан. Энэ бол 4,500,000 вон бол
жоохон тарсан. Тэгээ 4 сая 500 хонд хүрэхгүй тий. Бүтэнмийн шинжилгээ өгсөн. Япон айлгийнэ за аялагээ. Орлогоо нэмэгдүүлнэ гэсэн байна. Нэмэгдсэн. За нэмэгдсэн шүү тий. Гэрэлтэй батлуулна гэсэн байна. Энэ бол за энэ дараачийн юм болсон. За healthy relationship гэнэ эрүүл хасны харилцаатай за байгаа. Social хаягаар орлого олгоны. Бас хөөрхөн болсон шүү дээ. Хэд хэдэн газруудаа хамтарч ажилласан тий. манай заяа. За өдөр бүр 10 цэцэн уншиж нэгэндээ ярьж өгсөн. Би бол нэрээ уншаадсэн шүү дээ. Би ч гэсэндээ яг би өдөр бүр 10 цэц биш баг энэ жил нэг 10 цэц уншсан. Би бол чамд уншаад дандаа хэлж өгдөө. Тий. За би ингээд 2025 онд 13 зүйлийг ингээд манифест хийсэн байгаа байхгүй юу? Яг ингээд тэр зүйлийг болчихлоо гэж бодож тэгсэн чинь IELTS 6.5 авчихлаа гэсэн. Бакалаврын дипломыг авчихлаа авсан. YouTube 25,000-аас 25,000 subscribe хүрчихлээ гинэ. 25,000 бол хүрээгүй. Яг 5,000 бол хүрсэн. Бүтэн биений шинжилгээ бүгд ирүүл гарсан. За хайртай үнийх ихнэр болчих тоо гинэ. За болоогүй байна. Миний гэр бүл бүгд ирүүл сарал байна. Мэргэд бид хоёр цэвэрхэн байранд орсон. Ажил хайх 2 жилийн виз рүү даруулчихлаа. За энэ болоо. Өвөл ажил хайх даруулсан мэт би. Ажил хайх виз гэж байгаа сте. Тийм шүү дээ. Даруулсан. За өвөл 100 бүх үйлрэлт ажилтай байж санхүүгийн асуудалгүй байсан. За аюун нэг санхүүгийн асуудал даваагүй тий. За эрүүл галбарлаг биетэй болж тэмцээнд орсон. За орсон шүү. Мөнгөө маш их хадгалсан. Маш ихэн чайшин. Тэр нь хадгалсан. Тэр нь хадгалсан. Япон мэрэгдтэй айлчаад ирсэн гинэ. За ирэг байна. Үргэлж сайн сайхан хүмүүс намайг хүрээлсэн. Тэгээ энэ жил юу амар гой хүмүүстэй танилцаж. За энэ 13 зүйлээ нэрний хэдэн биелсэн байна. За одоо энэ IELTS бол билээгүй шүү дээ. За нэг энэ. За 2 YouTube. За эхнэр болоогүй 3 Япон яваагүй шүү дээ. 4 9 биелсэн байна. 9 биелсэн бас болж шүү дээ. Энэ чинь 80% та биелсэн гэсэн үг шүү дээ. За 2025 оны 1 сарын 25-нд ингэж хэлсэн байна. Энэ өдөр нь дэлхийд дахинд болон тодорхой улс орнуудад гариг гэрхээс нэг шугам тогтолцох ховор үзэгдэл тохиох болно. Энэ нь сансрын хүчтэй энерги зарцуулж бодол мөрөөдөд хүсэл тэмүүлэлтийн анхаарал боломжийг олгоно гэж үздэг. Гариг гэрхсийн ийм давхцал нь 10-аас 20 жилд нэг удаа тохиолддог. Онцгой үзэгдэл бөгөөд сансар доторх энергийг татдаг. Энэ үеэр сугар, ангар, пархас байд санчир зэрэг гаригуудад нэг шаванд байрлах бөгөөд энэ сансрын хүчтэй энерги цэцруулна гэж үзсэн гэдэг. Одоо нэг яг өнгөрсөн жил биш энэ жилийн 1 сарын 25-нд ингээд амар том манифестийн өдөр болж байгаа гэл ингээд юу яагаад сошиал дээр яатсан шүү дээ. Яг энэ өдөр би яг энийг утгыг бичээд тэгээ өөрийнхөө манифестыг хийсэн байгаа. За энэ дээр юу гэж бичсэн бэ гэхээр би бүр ингээд 100 хүсэл бичсэн заяа. Амар шуналтай тий. За нэгдүгээрт миний ээж эрүүл байж бидэнд байгаа бүх одоо муухай юмнууд бүгд арилгах гэсэн байна. За манай ээж ингээд нэлийн хүн тавлаанд орсон. Тэгээд бүгд гоё амжилттай. За би Моса Прокарт авах гинэ. За Прокарт авах гэж гэсэндээ медаль цам авсан. За мэргэд бид хоёр цэвэрхэн цагаан байранд орох. За цагаан байранд орсон. За бид хоёр Японыг ямар хичээвэ. За Япон хэлээгүй гэрэлтэй батлуулах гинэ. Гэрэлтэй батлуулаагүй. Эрүүл байх, ажилтай байх, диплом авах, виза солиулах, олон шавьтай болох, Instagram 20k авах штэ. За 20k хүрээгүй. YouTube 50k subscribe. За 5k л гоё ярс ус хомос биетэй байх. За шинэ найзтай болох гэж байна. За шинэ найзтай болсон. Хөөрхөн муур юм болж шивээс хэлэх гинэ. Шивээс хэлсэн. 2 шивээс хэлсэн. Монгол явах гинэ. Монгол явах мэрэгдтэй гэсэн. Гэтэ би Монгол явсан гэтээ мэрэгдгүйгээр явсан. Кемп хийсэн. За одоо баг энэ чинь кемп гэж. Уг өмнө хийгээс тээ. Хизээ. Санахгүй юм уу? Тийш тий. Хийсэн ш нэрэ. 3 сар төлөө тий. За гой бэлхүүс өвцөгтэй болох 10 сая вон цуглуулаад. Бараг цуглуулаад тэгэл. Тийм цуглуулаад явж тий. Эмээ минь эрүүл байх. Эмээ эрүүл байгаа. Гэр бүл минь эрүүл байх. IELTS оног англиар маш сайн ярьж сурах гинэ. За аз жаргалтай байх. Аз жаргалтай байгаа шүү. Эрүүл хосны харилцаатай байгаа. Сэтгэл зүй эрүүл байгаа. Сайхан хүмүүсээр хүрээлүүлж байгаа. Сайн хоол хүнс идэж байгаа. Шүдмэн гоё эрүүл байгаа. Бид хоёр олон нийтэд танигдах гинэ. Танигдчих юм болоо. За олон газраас хамтран ажиллах санал ирэх. За ээж
Солонгост ирэх гэж байсан байна. Гэхдээ энэний өмнөх жил ирсэн болохоор энэ жил ирээгүй. Англиар кино ном асуудал ойлгодог болох гинэ. За үгүй. Бусад мэдлэгээ түгээх гэсэн байна. Найзууд минь ирүүл байх. Найзуудтайгаа хөдөө явах. Хонхны баяр. За хонхны баяр гэсэн шүү дээ. Диплом аваад тий. Шинэ чихвч авахгүй юм чихв. За чихвч агтаа авсан. Шинэ готл хувцас авах гэж. Авсаас нүрээ гой бодос орохтой. Нүр бодос сургалтын нэрээ суусан шүү. Гой бүжгэлт сурах гин. За нэр твэркийн сургалтанд явсан. Хоолны зөв хэв маягтай болсон. Далаа явсан. Монголын тансанд 10 сая төгрөгтэй болох. За энэ байхгүй нөө. Австрали явах зардлаа цуглах. Энэ үед нөгөө бид хоёр Австрали явъя гэж ярилцчихсэн тий. Тэг болсон байгаа. За 2029 онд хүүхэдтэй болох. Гинэ. 29 он ч юу лээ? Одоо ч 26 он гэдэг чинь 3 жилийн дараа хүүхэдтэй болъё гэжсэн байна. За мэргэд машинтай болох гинэ. Өвөө. Би чам минийхс тэтэр шүү дээ. Бид хоёр хүссэн ажилдаа орох гинэ. За энэ ороог байгаа. Мэргэд ноутбук авах гинэ. Ком авсан шүү дээ. Оо компьютер авсан тий. Оо. Бид хоёр хамт тэмцээд орох. Хамт тэмцээд орсон шүү дээ. Гэтэ миний манифесттэй амар хөөрхөн бэлдсэн байна тий. За тэгээд миний бүх хүсэл биелжглээ хорвоо ертөнд сансар окторгоодоо талархая. За тэгээд эдрийг би нөгөө нэг болсон гэдгээр ингээ өнгөрсөн цаг дээр бичсэн байгаа байхгүй юу? Саяны бичсэн юм да. Тий, саяны бичсэн юм да ингээ өнгөрсөн цаг дээр бичсэн байгаа. Тэгээд одоо л юм шиг бүр за энэ ингээ өдрийн тэмдэглэлүүд бичсэн юм. Тэгээд чи ингээ 25 оноод өгнөхэд чам ямар санагдчих? 25 оноо. Үнэхээр гоё шүү дээ. Гоё юм. Гоё. Үр бүтээлтэй гэсэн гэж бодож байна. Хамгийн ихэнд тэмцээнд орсон тий хоёлаа. Тий. Тэр бас гоёсэн тий. Тэрний дараа яг энэ жилийн гоё хайлайт. Тэгээд нүүсэн. Нүүсэн бас тэр бас чинь бас том юм болсон шүү дээ тий. Нүгээд за би эхлээд гоё болсон мэтэл заяа. За. За эхлээд тэмцээнээр од 100. Тэгээд нүүгээд нүүсний дараа манай оргил шин байранд орсон. Бас ааж байгаа. Тэгээс ааж байгаа л тийм өрх тусгаарсан. Мэрэгдээ бит хоёр шиг нэг өмнө нь мэрэгдээ найзтай хамт гурал амьдэрдэг сахгүй. Тэгээд найз нь бас шин байранд орсон тий. За тэгээд бит хоёр нүүгээд байрандаа тэнд чиглэлээ. Машин. Тэг машин авсан. За машинаа зараад дахиад машин авсан. Тэгээд заяа Монгол явсан. Бас тэмцээнд орсон. Тий. Тэгээд заяа Монгол явсан дараа манай үеэл ах ирсэн дараа амар удаа уулзах байсан. Тийм. Үеэл ах ирээд шилж байгаа л. Тэгээд бас гоё бас гэрсэн. Үеэл ах ирсэн дараа бас дахиад үеэл төрсэн. Тийм. Гэтэ ер нь бол мэргэд амар гоё гэрхэнтэйгээ бас ойр байсан жил байлаа тий. Тий, үеэл төрээд тэгээд одоо миний хамгийн сайн найз үеэл маань бас ирсэн байгаа Японоос тий. Тэгээ одоо бид гоор хамт энд цацгаж байгаа байхгүй. Тэгээ бид гоор одоо хамт гоё оноо гаргах чагаа. За тэгээд хэлж шүү дээ би юм аа. За. Тэгээ дараагийнх нь юу вэ? Тэгээ дараагийнх нь уу? Тэгэл гоё шүү. Гэсэн чинь. Тэгээ гоё онцлог юм юу боллоо би гээд. Онцлог юм чинь тааж бодвол. Тэгээ 25 ондоо хоёлоо 26 ондоо яах их зорилгоудаа гаргасан юм шүү. Одоо ингэж ийгээд тий. Тэр чинь тэгээ бас тэгэл болсон. Тэгэл хийв. тийм байх тий. Тэгээд юу байсан шүү. Бас нэг гоё найзтай болсон. Лавга. Тийм шүү дээ тий. Фитнес амт. Тэгээд бас нөгөө би ч одоо үүжингүүд ажиллаж байгаа шүү дээ. Тэнд бас амар гоё найзтай болсон. Хүрээлээд тийм. Тэгээд амар гоё олон найзтай болсон. Тэгээд хамт гоё бизнес хийдэг найзтай болсон. Тэгээд ажлын амар олон гоё найзтай болсон. Ямар олон. Найзтай болсон гэдэг ямар олон төрөл. Тэгээд амар ингээ гоё хүмүүс идэх байхгүй. Тэгээд олон таньдаг дүүтэй болсон бас. Амар хөрхөн дүүмэртэй болсон. Шүч юу. За одоо тэгвэл заяа. За би бас хэлье. Би ч бас 2025 онд багтаж ажилласаа гадна нөгөө UA Properties гэх үйл хөдлөлийн компанид агентаар ажиллаж орсон шүү дээ. Тэгээ би ч бас нөгөө нэг шалгалтын нөгөө үйл хөдлөх зуучлагч гэсэн яг юу аль бие усны юутай болсон сертификаттай болсон. Тэгээд гоё шинэ хамт олонтой болоо. Тэгээд тэд нартайгаа ингээ гоё дурсамжуудыг бүтээгээд маш олон зүйлс суралцаад явж байгаа. Тэгээ бас UA-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энэ жилийн бас миний гоё хайлайт болж гисэн хүмүүс байгаа. Тэгээд Чукина найз найзтайгаа бас хамт тэмцээнд ороод амар гоё тэм зорилго нэгтэй бас нэг тийм гоё хөөрхөн найзтай болсон. Тэгээд манай Беки агш байна. Тэгээ миний одоо 2025 тийш надад надад тэнийг мартсан шүү. Нямаа агш.
Харин би яг хэлгээд очив. 2025 онд ингээд айгүй их дурсан одоо нөгөө зорилгыг тойрын зорилгыг ингээд биелүүлж өгөхөд хамгийн том тус хүргэсэн Ямагшин. Ямагш маань. Тий. Тэгээд тэрийгээ дагаад тийм Ямагш байгаа. Тэгээ манай Болткоос байгаа гэрхаштай зал. Тийм манай Болткоос хөрхөө. Болтко. За угаасаа тэгээ ибүүх таньдаг би найл. Тий. Ибүүх манай итгэл ихж байгаа. Итгэл ихч бол брэвэр хөрхөө. Би өөрөө хэлж байгаа. Би яа. Тэгээ төшөөч одоо юу байгаа юм бэ? Бодоод үзсэн. Тэгээд нэр хоёул ингэж хий гэж бодож байгаад юу ч амжихгүй яасан шүү дээ. Хоёул ингэж бас энэ жилийн нэг амар гоё том юм залбаа ТV-д орсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд хоёр ингэ залбаа ТV-д орсны дараа нэт дүүн жоо хайх гэж. Тэгээд залбаа ТV-д ингэ ороод бичлэгнийхэн доор амар гоё хүмүүс бэлдээсэн тий. Тэгэл бүр амар гоё хөхтэй. Тэгээд тэр болгоны бит хоёр ингэ бүгдийг уншаад ингэ өөрсөндөө гоё шингээл аваад тэгээд амар гоё мэдрэмжлээ. Тийм коммент унш гоё юм лээ. Тий. Гоё юм лээ. Гоё юм. Хичнээн ингэ ганц хоёр эсрэг коммент байсан ч ерөөсөө тэр мөр нэг тоогдохгүй заа. Тэгээд таад маань бас үлдчихвэл гоё нэгэндээ дандаа өмнө болчих байгаа тий. Тэгэл яах вэ? Нэг ингээд заавал доош нь халахгүй шүү дээ. Хүн угаасаа сайн муутай зөндөл юм байгаа. Аль болох хүний сайн нь хараад тэгээд тэр хүн чинь сайныг хүлээж зөвл илүү гоё болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэр хүнд ч гэсэн тэр хүнээс ч гэсэн ингээ гоё сайхан энерги гаргана шүү дээ тий. Би бас ингээ өөрөө бодож байгаа. Би ингээ бичлэг янз бүрийн юм үзчихэд ерөөсөө ямар ч доор нь ингээ сэтгэл үлдээд хүн байх гэж бодсон. Муу ч сайн ч ингээ бодчихлаа. Өө ямар тийм юм бэ? Гоё юм бэ гэж ингээ бодчихсон сэтгэл үлдээдгүү. Тэнгүүд ингээ хүмүүст яг тийм үзэж ингээ сэтгэлээ өө яасан мундаг яасан хөөхөн асаад ингээ амар гоё сэтгэл үлдээж байна гэдэг чинь тэр хүн ингээ амьдралынхаа нэг хэсгийн цаг хугацаанд хоёрт зориулаа тийм гоё өгнөд хэлж байгаа гэдэг чинь амар гоё ихгүй. Тэгээ тэр хүмүүстээ бас бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Залбаахтаас баярлалаа. Залбаахтаа бас маш их баярлалаа. Манайхыг ингээд зорж ирээд те. Тэгээ бид хоёртай бас нэг гоё дурсамжийг ингээд бүтээж өгсөн. Тэгээд бас нэг юу гэвэл од гэхээр заавал тийм санаачтай юм байдаг юм лээ. Юу гэж юм. Гэтэ айгүй хөөрхөн ааштай. Амар хөөрхөн ааштай тэгээ ингээд битгүй одоо нэг залбаахыг ингээд залбаахыг ингээд үзсээр агаад би тийм хамаатны ах шиг санагддаг байсан лээ тий. Элний угаасаа ичнээ танил нэг ард түмний сайн дүү хүү ч юу тийм хөөрхөн. Тэгээд өшөөч юм. Шөө тэгээд бит хоёрын гэр бүлийнхэн. Гэр бүлийнхэн тэгээд дүбий ах минжээгч хоёроо. Тий дүбийгч. Дүбий ах минжээгч хоёроос бит хоёр бүр амар таслаа тий. Тэгээд ингээд бит хоёр ямар нэг юм болонгоод за нөгөө хоёртой хэлье мэлээ гэл ингээд яг ингээд ах их чиг. Амар сэтгэл түшигтэй. Тэгээд ер нь хүний газарт яг нэг тийм хүмүүс байна гэдэг чинь амар гоё аттай байхгүй тий. Тэгээд бит хоёр ч гэсэндээ яг нэг тийм тэр хоёр хүний ч гэсэндээ яг гоё тийм дотны хамаатайхан дүүшээ тийм хүмүүс байхаа амар хүсдэг тий. Тэгээд тэр хоёрын гэр бүл аз жаргал сайн юм. Тий хүсэл моко мама юу. Нүхслэгөргөө том болсон шүү. Тэгээд өөр чинь 25 он ер нь гоё байсан. Надаас гоё байсан. Тэгэл бит хоёрыг ингээд бас манай гэрийнхэн амар дэмждэг хоёр талын гэрийнхэн хоёулаа аягүй сайн гоё дэмждэг тий. Тэгээд ухаанаад үдээ. Манай ухаанаад үу чинь мэрэгдэнд байхгүй баг дөө. Тэгээд хоёулаа байх зурсан дург авал тий. Ойрт жоохон зам мотой зураг зурж явуулж юм жихаа. Тэгээ ухаанаад үдээ хайртай шүү. Захиатай хайртай шүү. За айдуудаа хайртай шүү. Мэрэгч чинь манай мэрэгч айлын том штэ. Тэгээд доороо хоёр дүүтэй, нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүү байхгүй. Тэгээд эмэгтэйдэг нь бас заяа гэдэг надтай адилхан штэ. Тэгэхээр манай дүү чинь сайн заяа ухаан заяа штэ. Тий. Тэгээд мэрэгд болохоор мэрэгд аа. Дандаа нэг тийм ухааны нэртэй хүмүүс байгаа штэ. Мэрэгд ухаан заяа, сайн заяа. За тэгээд бит хоёрын 2025 оноо дүүнсэн бичлэг энэ хүрээд дууслаа. Тэгээд бит хоёрын бичлэгийг дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд 2025 оноо сайхан үдээд 26 онд илүү их амжилт бүтээлээр дөрвөн нэрээс харуул их тох байцгаарай гэж баярлалаа. Тэгээд бас таадтай хэлэхэд гоё ингээд хүн чинь нэгтэл амьдрах байгаа юм чи заавал нэг ингээд юмаа бичүүл гоё юм лээ тий. Тийм аа.
Би нэг бүр мэрэгдэг ингээд дэвтэр баал ингээд айж чигээд бич гэж аяа бичүүлж байгаа. Бичгийн бол ингээд ядаж толгой нь ингээд зэгцтэй болчихсон. Голын юм бодохгүй тий. Юу ихлэ яах вэ? Яг зорилгоо ингээд тодорхойлж чаар тий. Яах вэ ихлэ гэж бодохгүй яг. Тэнгүүд ингээд дараа нь ингээд энийг уншаад бас ингээд энэ оноо дүгнэхэд хүртлээ. Тийм биелсэн байна гэвэл за ядаж энэ 12 нас 5-нд биелсэн байх чинь. Тийм шүү дээ. 50% дээ 60% дээ тий. Бас нэг тийм могош жилээ шүү л гэж бодгоо тий. Тэгээд энэ жил чинь бит 2 жил гарч байгаа. Юу тийш юм аа. Харин гарч байгаа. Дуусаа гэдэг чинь гарч байгаа гэсэн үг шүү дээ. Орж ивэл орж байгаа. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн мохныг хүсье. Тэгээд хоёроо хэлээч би. Одоо шинэ он гарч байгаа шүү дээ. Тийм. Одоо 2 цагийн дараа шинэ он гарлаа. Тэгээд шинэ оноо сайхан өгцгаарэ. Ухтаад бүгд амжилт бүтээлээр дүрэн байх болтой. За тэгээд хамгийн гол нь мөнгө шүү. За мөнгө хараа. Тийм мөнгө. Байс. За хэл. Мөнгө хараа. Би нэрээ мөнгөтэй ячиж бас гоё шүү дээ. Гэхдээ ер нь тийм шүү дээ. За ард түмээ энэ хүнийг хараад байгаа. Би мөнгөтэй ячиж бүх юм бас хүмүүс ингээл ячиж мөнгөний өнөөс инглээд ирлээ. Яг уу мөнгөө даагч хүн бас эрүүлээ. Мөнгөтэй эрүүл бол идэв. Үгүй би одоо миний асуултаа би шууд тараа. Одоо ингээл чамд 100 сая доллар. За. Тэгээ би алийг сонгох. Бас тэрийг чамд сонгох. Шууд 100 сая. Энэ ямар муухай. Бисиг Чон уу сонгоод ах юм гэдэг. Солонгосчууд угаасаа тэгдэж шүү дээ. Божаад үсээ ёо гэд тээ. Тийм шүү дээ. Мөнгөтэй болоорой гэж. Тэр нь ерөөлөө. Одоо монголчууд яг ингээд шууд утгаар мөнгөтэй болоор гэдэг ч гэсэндээ гоё илбэг дэлбэг гэдэг гоё байдаг шүү дээ. Тийм Монголын үгийн баялагч ямар хүлээ. Одоо солонгос зүгээр мөнгөтэй болоор гэж яхад Монголын үгийн баялагч нэг тийм илбэг дэлбэг эрүүл те аз жаргалыг амар гоё нэг тиймэрхүү эрүү өгнөдөр зөндөө шүү дээ. Тиймэрхүү өгнөдөр гоё нэг бид солонгосоор аялмасан гэдсэн. Тийм. Ба манайх нэр бүгд баян болцгаарай. Божаад үсэн. Баян гэдэг нь бас нэг утга заавал мөнгө шүү дээ. Тийм шүү дээ. Баян. Бүх зүйлээр баян. Сэтгэлээрээ баян, хайраар баян, мөнгөөр баян, ил баялгаар баян. Тийм болцгаарай. Амжилт манайхаа. Амжилт манайхаа 26-нд хэдүүлээ алаад өгье. Тэгээд дараа нь бас энэ бичлэгээ хэдэн жилийн дараа үзээ те. Ямар санагдах бол гэдэг чинь бас гоё шүү дээ. Тэгээд баяртай манайхаа лайк, subscribe дарахаа. Битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Goodbye.